Байцгаана уу, та нартай шинэ оны мэндийг хүргэе. 2021 оны хамгийн анхны бичлэгээрээ уулзах гэж байгаадаа маш их баяртай байна. Энэ оны хамгийн анхны бичлэгээрээ зориуд нэгэн чухал сэдв сонгосон байгаа. Энэ маань та нарын зүгээс маш их давтамжтай ирдэг асуултуудтай холбоотой. Дээр нь би одоогоос 3 жилийн өмнө www.chancesdesk.com гэдэг блог дээрээ сэтгэлийн дуудлага өөрийгөө нэхвэ гэдэг бичвэр оруулж байсан. Энэ бичвэр маань гадаад хэл сурахад анхаарах зүйл гэдэг өөр нэгэн бичвэрийн хамт миний блог дээр хамгийн их уншигдсан 2 тийм блог бичвэрийн нэг нь байсан статистикаар харахад. Тэгэхээр энэ сэдв маш олон хүний сонирхдаг, маш их хүлээцтэй сэдв болох нь анзаарах. Хүний хөгжил, сэтгэлийн дуудлага, хүсэл, сонирхол ба ажил мэргэжил гэсэн энэ сэдвүүдээр яг сонирхоод судлаад тэгээд Мюнхний номын санд өчнөө сар өглөөнөөс орой хүртэл суугаад хаахт нь хөөгдөж гардаг байсан тухай би та нартай урдаж байсан. Тэгэхээр би энэ сэдвээр байгаа герман хэл дээр, англи хэл дээр олдох бүхий л номнуудыг би ингээд уншаад боловсруулад ингэж өөрийн болгож өөр дээрээ туршсан байгаа. Янз бүрийн сургалтанд суусан, семинарт явсан байгаа. Хувийн хүний хөгжлийн семинарт чи ямар зорилготой ер нь ингээд яваад байгаа юм бэ? Юу хийх гээд идэх үе юм бэ? Үүнийгээ таньж мэдэх юм семинарт хүртэл би сууж исэн. Тэгээд тухайн үед бол яг миний хэрэгцээ байсан учраас би өөрийгөө таних гад яг ингэж сонирхож судалж байсан бол одоо тэр хэрэгцээ маань аль хэдийн хангагдаад би өөрийнхөө дуртай зүйлийг олчихсан, өөрийнхөө яах гээд байгаа, юу хийх гээд байгааг мэдчихсэн ч гэсэн энэ сэдв миний сонирхлыг татсан хэвээрээ. Заримдаа би ингээд шин юм бас олоод мэдчих юм болов энэ салбар дээр шин юм бас юу гараад ирж гээд ингээд сонирхоод одоо хүртэл би судалдаг хэвээрээ харамсалтай нь жишээлбэл сүлд суусан хичээлд ч юм уу тий одоо маш их мөнгө төлөөд одоо хичээл суулаа гэтэл тэнд маань одоо миний огт мдээгүй ч юм уу шинээр ямар нэгэн мэдлэг надад нэмэгдээгүй би хувь хүний хөгжил туслах мэргэжлийн хувьд биш би яг өөр дээрээ хэрэглээд өөр дээрээ туршаад тэгээд надад үр дүнгээ өгсөн тийм аргуудыг би та нартай хуваалцах болно. Миний сууж исэн хичээлүүд, авч исэн захим хичээлүүд, семинар хийж исэн семинар зэрэг дээрээс ингээд анзаараад байхад би одоо та нарт хэлэх гэж байгаа энэ бүх зүйлсээ нэгтгээд захим хичээл болгоод ингээд тэгээд би та нараас мөнгө аваад ч юм уу ингүүл тэгж болохоор тийм их агуулга байгаа. Тэгвэл би энэ их агуулгыг онлайн зүйлийг нь би арай илүү хэлбэрчлээд та нарт маш ойлгомжтойгоор тайлбарлах гэж хичээсэн байгаа. Тэгээд мөн маш их товчлоод би та нартай үндсэн чиглүүлгийн өгнө. Харин та нар маань өөрсдөө яг одоо дэвтрээ гаргаж ирээд миний яг асуусан асуултуудыг тэмдэглэж аваад хий гэсэн болгон хүснэгтүүдийг маань ингээд яг дагаад хийгээд тэгээд өөр дээрээ ажиллах нь болохоор маш удаан цаг авдаг ийм процесс. Сэтгэлийн дуудлага гэдэг зүйл маань ерөөсөө хувь хүн өөрийгөө танихыг хилээд байгаа. Хэрвээ хувь заяанд итгэдэг хүн тэ төрсөн одондоо итгэдэг хүн бол тэгдэж би энэ дэлхийд төрсөн минь учиртай тэ ямар нэгэн зүйл би хийх гэж төржээ гэдэг. Гэхдээ сайхан enjoy хийгээл ингээл амьдраа явдаг. Энэд би заавал зориг тэ ингээл ямар нэгэн зүйл надад хэрэггүй гэдэг хүмүүс бас байдаг. Аль аль хүмүүст нь хэрвээ чи яг одоо байгаа байдалд сэтгэл хангалуун байгаа бол тэгвэл чи энэ талаар ерөөсөө сонирхож хөөцөлдөж судлах шаардлага байхгүй. Сэтгэлийн дуудлага олохгүй болохоор хүн ямар нэгэн хэлбэрээр ингэж хямардаг. Тэр нь ихэнхдээ 2 ийм хэлбэрээр илэрдэг юм байна л да. Нэг нь болохоор чи хэдийгээр ажил төрөлтөө ч юм уу, гэр бүлтэй ч юм уу те сургууль соёл юу гэдгийг өглөө басаал орой унтах хүртлээр ямар ч хэсэн нэг амьдралаа залхуулаад яваад байгаа. Тийм. Гэхдээ чамд нэг юм дутаад идэг, нэг л юм дутаад идэг. Чи нэг л газар гаццсан юм шиг, нэг л юмд дургуйч нь хүрээд идэг, нэг л юмд гомдоод идэг, нэг юм дутаад ингээд хоосоо оргиод идэг. Ийм байхын бол чи яг чамд сэтгэлийн дуудлага олох хэрэгцээ байна гэж үздэг юм байна. Юм дутагдаад байгаагаа мэдээд тэгээд ингээд улам сэтгэлээр унаад маш юм чимээгүй болдог ч юм уу тийгдэг те. Монголчууд маань жишээлх юм бол энэ сүнс сүлд нь хайчихсан те төөрчихсэн амтан гэдэг тийгдэг штэ. Тэгэхээр яг өөрийгөө таних, өөрийнхөө дуртай зүйлийг хийгээгүй амьдралын утга учир олоогүй хүн маань яг тийм одоо сүнс сүлд нь хайчихсан мэд тэгж одоо амьдрдаг байх нь л да. Нөгөө нэг илэрлэл нь болохоор дотор ч нь хоосон учраас гаднаа чи түүнийг хэлбэрийн аргаар нөхөх гээд их л мундаг хүн болох гээд бусдын одоо хийсэн үйл гавьяагаар өөрийгөө чимэх гээд бусдыг хуулбарлаад эсвэл ингээд өөртөө байхгүй зүйлээ байгаа мэд
гадагшаа ингэж гаргаж маш их ингэж хэлбэрддэг. Тэгээд түүндээ одоо маш их ядардаг, маш их стрессддэг тэгэж одоо маш зовдөг. Тэгэхээр юм хоёр янзаар нэгэн дотгошоо ингээд хоосныг мэдэрч гутардаг бол нөгөөх нь болохоор бүр гадагшаага хит их ингээл одоо германаар Größenwahn гэдгийг одоо ингээд маш мундаг хүн болох гол, амжилттай хүн болох гол, тэгээ бүхнийг чаддаг, мэддэг хүн болох гол тэгээд ах юм бол тэр маань бас чи яг өөрийгөө олоогүй, таниагүй, сэтгэлийн дуудлага олоогүй хүнээс илэрдэг тэм хямралын шинж тэмдэг юм а гэж үздэг анхны эдгээр шин чанарын аль нэг нь илэрж авах юм бол хамгийн түрүүнд хийх алхам бол ерөөсөө өөрийгөө таних, дотгошоогоо өнгөх, сэтгэлийн дуудлага олох юм. Сэтгэлийн дуудлага буюу өөрийнхөө хүсэл сонирхлыг хэрхэн нээх вэ гэдэг би та нартай 3 үндсэн хэсгийг авч үзье гэж бодсон. Ингээд нэгдүгээрт хүний хөгжлийн англи хэлтэй номнууд дээр тэгж яригддаг үнцэн гэдэг нэр томьёо гарч ирдэг л дээ. Value германаар болохоор werte гэдэг. Үнцэн гэдэг ойлголт маань болохоор тухайн үед надад анх энэ сэдвийг хөндөж судалж одоо дөнгөж танилцж байгаа хүний хувьд надад энэ үнцэн гэдэг үг бол маш хийсвэр. Нэгдүгээрт, хоёрдугаарт маш юм том санагдчихсэн тий. Юм үнцэн тий хүн өөрийнхөө учрыг олохгүй явж байгаа чинь юм үнцэн яриад байгаа ингээд. Тэгэхээр би та нартай энэ үнцэн гэдгийг маш одоо чамд ойрхон илүү ойлгомжтой болгохын тулд бид маш хэлбэрчилсэн байгаа. За тэр нь юу вэ гэхээр юмд хэрхэн хандаж байгаа, сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлж байгаа, сэтгэл хөдлөл чинь ямар байгаагаас тэр хүний одоо үнцэн юу вэ гэдгийг одоо мэддэг юм тойл болж өгдөг юм байна. Өөрөөр хэлэх юм бол сэтгэл хөдлөл, та нарын сэтгэл хөдлөл чинь чи юунд баярлж гин, юунд ууралж гин, юунд гомдж гин гэдэг энэ сэтгэл хөдлөл буюу эмоцоо хараад түүгээрээ дамжуулаад чиний хувьд юу чухал юм, чиний үнцэн юу юм бэ, юу биш юм бэ гэдгийг мэдэх юм одоо шат дамжлага болдог байх нь. Тэгэхээр бидний хамгийн хийх анхны дасгал бол бүгдээрээ сэтгэл хөдлөл буюу эмоцороо дамжуулаад чиний хувьд хамгийн чухал юм чинь юу юм бэ, үнцэнээ эхлээд олж мэд. Дэвтрийнхаа нэг хуудсан дээр нэг баган татаад за тэгээд нэг дээр нь та нар инээж байгаа смайли, нөгөөдгөн дээр нь доошоо гунигтай байгаа смайли зурх нь. Доор нь юм бичих цай үлдээгээд ингээд нэг хуудасаа та нар бүтэн яг ийм болгочих. Ямар үед чи аз жаргалтай байна, баяр баясгаланд мэдрээд байна. Ямар үед чиний нүд ингээл очтоод гялалзаал заяа. Ингээл юу ингээд хийхээр чамд ингээл маш гоё сэтгэл төрөөд сэтгэл ханамжтай байна гэсэн эдгээр зүйлсээ чи бичих нь. Чи яхаа баярлаад байна. За нөгөөдгөн дээр нь болохоор яхаар чиний дургу өрөөд уур хүрээд байна тий. За жишээлх юм бол би та нарт ойлгомжтой хахын тулд өөрөө жишээ аваад явъя. Жишээлх юм бол би ингээд өдрийг бүтээлч өнгөрөхөөрөө маш аз жаргалтай байдаг. Тэгэхээр энэ дээрээ би бүтээлч байх дуртай юм байна тий. За ном уншихаараа би маш одоо хажуудаа кофе хийж аваад, цайгаа хийж аваад ном уншаад суухаараа би маш их жаргалтай байдаг. Тэгэхээр би ном уншихад дуртай юм байна тий. За юунд дургу вэ? Би юм хойшлуулахаараа дургу, өөртөө дургу тий. Яагаад хийн гэжсэн юм хийхгүй болчохоор өөртөө дургу болоо. Яхаараа худлаа ярьдгийн тий. Одоо хийсэн үгэндээ хүрдэггүй бол дургу байх нь. Гэх мэтлэн чи тэгэхээр энийг чамаас өөрөөс чинь өөр хинч мэдэхгүй шүү дээ. Юмнгээр чи өөрийнхөө сэтгэл хөдлөлийг анзаарч юунд баярлаж юунд дургуй чинь хурж байгаагасаа ингэж эхлээд бүгднгийн чигсааж бичиж анзаарснараа чи өөрийнхөө үн цэн гэдэг зүйлийг ойлгож авах нэ тий чи амар амгалан байдал дуртай юм уу бүтээлч тий одоо юм хийхтэй тийм дуртай юм уу энэс ч үл хамааран их чөлөөтэй тийм байх дуртай юм уу юу гэдгийг багаар ажиллах дуртай үгүй мүү гэх мэтлээ. За хоёр дахь нь болохоор хэдүүлээ яг чиний дуртай зүйл чиний амьдралын чи утга учир чиний зорилго юу юм бэ гэдгийг тодорхойлж гарч ирэх тийм дасгал байгаа. Энийг хийхин тулд хит хитэн хүснэгттэй ажиллах хэрэг гарна. Тэгэхээр хамгийн эхлээд та нар маань нэлээд том зайтай тэгэхээр дэвтрийнхаа голд ч юм уу хуудсан дээр эхлээд нэг юм тойров. За нэг иймэрхүү зорилго буюу чиний хүсэл эрмэлзэл дотор чи энэ яваад сэтгэлийн дуудлага чи энэ яваад зорилго хамгийн ихний энэ хүснэгтэд юу бичих вэ гэхээр хэний ч албадлаггүйгээр сайн дураараа чиний хийх дуртай зүйл юу вэ? Хэрвээ өнөөдөр чи баярын өдөр
Өнөөдөр Германд яг баярын өдөр болж байгаа. За баярын өдөр чи ямар нэгэн ажил байхгүй. Эсвэл чи хүүхдээ хаардаг гэртээ ингээд те ямар цаагүй байдвал өнөөдөр хүүхдүүдийн чинь юу гэдгийг хүн харахаар болчлоо те. Эсвэл хүүхдүүдийн чинь найзууд тоглохоор авч явлаач гэдэг юм уу. Тийм тохиолдолд чи юу хийх вэ? Яг одоо чамд цаг гарлаа. Чи бүтэн өдрийн цаг гарлаа гэхэд чи юу хийх вэ? Сайн дураараа. Тэрийгэ бичих юм байна. Сайн дураар ямар ч алдварлахгүй хийдэг зүйл. Хийж байхдаа орчноо мартдаг тийм зүйл юу вэ? Жишээлх юм бол би юм бичихтэй юм бичиж эхлэхдээ нэлээ юм болно. Залхуур нь эсвэл хойшлуулна. Тэгээ яг суугаад хэрвээ ингээд бичээд эхлэх юм бол би дуусгаа мэддэггүй. Хэдэн цаг болж байгааг мэддэггүй. За ном уншаад ингээд яг ном уншсан зүйлээ боловсруулад ингээд тэмдэглэл бичээ суух юм бол бас би яг хэдэн цаг сууснаа мэддэггүй. Тэгээ ядарснаа мэддэггүй. За видео хийгээд би эдит хийж байхдаа жишээлбэл би одоо энэ бичлэгийг чинь эдит хийгээд бүтэн өдрийн доотлон 8 цагийн ажил болдог. Богинохон видео ч гэсэн 10 хэдэн минутын видео байсан ч гэсэн би доотлон 5 цаг суудаг эдит хийх гэж. Тэгэхээр чинь би тэгтээ түүнийг хийж байхдаа тэр цагаа мартчихдаг. Хэдэн цаг ясныг мартдаггүй. Би нэг мэдгүй шөнө 2 болж идэг. Тэгэхээр та нар энэ дээр чи юу хийж байхдаа ингээд орчноо мартаад, цаг хугацааг мартаад, зарахгүйгээр ингээд автоматар ингээд хийдэг юм чинь юу вэ? За дараагийнх нь чи ямар зүйл хийхээрээ чи ингээд өөртөө маш сэтгэл ханамжтай юунд ингэж амар бахархаж байсан бэ? Жишээлх юм бол чи нэг зүйлийг маш гоё хийчихэд тэгээ ваа би энийг өстө сайн хийчлээ дээ гэд өөрөө бахархдаг нэг тийм сэтгэл төрдөг штэ. Хизээ чамд тийм тэр бахархалтай хамгийн сүүлд ингээд чи өөрөө бахархаж исэн нэг мөчөө эргэж нэхэн санаад тэр үе чи юу хийжсэн бэ гэдгээ ингээд хайж олох нь. Тэгэхээр ерөнхийдөө та нар ингээ анзаарсан бол дандаа өөр дээр ажиллаж байгаа. Өөр бас нэг нэмэгдэх юм нь болохоор магтаал нэг муухай бичээ яг та нарт ойлгох гээд бусдаас ингээд комплимент ч юм уу магтаал сонслоо. Тэгээ чи тэгтээ чи яг юун дээр магтаал сонсч ирсэн бэ? За маш энгийн зүйл байж болно. Та нар ерөөсөө нөгөө ингээд ийм сүрдээд ийм том зүйл мүлгээ санаа зовж болохгүй. Маш энгийн зүйл. За жишээлх юм бол би гадаа явж байгаад над дээр жишээлх юм бол нэг имээ ирээд та даашин за одоо гоё хослуулсан байна. Тэ хүзүүнийхээ альчууртаа маш гоё хослуулсан байна. Миний залуу насыг санагдуулж байна. За энэ бол комплимент. Магтаал сонсох үед юунд магтаал сонсч исэн бэ гэдгээ бас сайн анхаарах нь. За өөрийнхөө сонгосон даашинзыг өмсөө явж байхдаа хүнээс магтаал сонсчээ. Тэгэхээр би ерөнхийдөө хувцас сонголт гэдэг зүйл нэгсэндээ энд яригадаад байна шүү дээ, тий. За эсвэл би одоо хамгийн сүүлийн жишээлбэл миний нийтлэл дээр хүн надад та ингээд маш гоё биччихээ би герман мөртлөө одоо өөрөө бараг 100 сарын баярын тухай мэддэггүй юмнуудаа таны нийтлэлээс олж мэдлээ. За би бичсэн зүйлээрээ хүнээс магтаал сонсч байна. Эсвэл та нар маань хэрвээ надад би таны бичлэгээс тийм юм олж мэдлээ. Би таны бичлэгээс тэгээ тэрий чинь ингэж дагаад тэр зөвлөгөөг чинь дагаад би тийм ажилд орчихлоо. Тийм хичээлд ингээд сургуульд орчихлоо. За энэ бол ингээд миний хувьд маш том комплимент, маш том магтаал тий. Тэгэхээр би ямар ч байсан би хүнд юм ойлгуулахтаа ч юм уу ингээд тий хүн тайлбарлахтаа эсвэл би өөрийн мэдсэн зүйлээ бусдад өгөхдөө би гайгүй юм шиг байна. Би тэр тал дээр магтаал сонсдөг юм байна гэд өөр дээр чи ингээд ажиллах нь. Тэгэхээр чи одоо ингээд яг юун дээр магтаал сонссон, хинээс магтаал сонссон тэр үе нэхэн санаа чухам юу байсан. Тэ юу ч байж болно. Маш энгийн зүйл байж болно. Юуг хийж амжуулчихад өөртөө ингээд өөрөөрөө бахархаж исэн. Семинарт сууж исэн нэг охин жишээлх юм бол ингэсэн байгаа. Ерөөсөө ямар нэгэн зүйл хийх айгүй дурггүй, гэрээ ажил дурггүй. Гэхдээ ийм бичиг цаасыг ерөөсөө ингээд он сараар нь ингээд ерөөсөө ямар төрлийн цаас тэ одоо нэгсэндээ акт тийм барим бичиг баримтыг ингэж ангилах дуртай. Тэрийгээ бүр ерөөсөө ингээд яаж ангилаад өрөөд тавьдаг тийм юм дуртай. Тэрийгээ бас өдөржингөө хийдэг тийм охин байсан. Өөрийгөө таниад яг тэр юу хийх дуртай энэ бүхнийг олсноор нөгөө охин маань яасан гэхээр офисууд дээр очиод бичиг цаасуудын оноор нь ялгаж өгдөг тийм жижиг бизнес эхлүүлсэн. Тэгээд одоо тэр бизнес нь өргөжөө доороо бүр хичнээн ажилтнтай тийм болчихсон. Тэгэхээр та нар маань ерөөсөө жижиг гэлтгүй маш жижигхэн юм дээрээс л ерөөсөө энэ чинь ингээд чамаад ингээд нэг юм руу хөтлөн сайн дураар хийдэг, хідэн ч цагаар хамаагүй хийдэг, хийж байхдаа орчноо мартдаг, цаг мартдаг.
За хийж байх үедээ чи өөрөөрөө бахархаж исэн. Би үнэхээр энийг сайн хийчлээ дээ гэж бахархаж исэн. Хийж байх үедээ эсвэл яг тэр зүйл дээр чи бусдаас магтаал сонсч исэн зүйл чинь юу вэ гэдгийг энэ дээр бичих нь. Тэгэхээр энэ бол ингээд чи маш удаан өөрөөсөө асууж иж ингэж олох зүйл байгаа шүү. За энэ дээр бид нар юуг ярих вэ гэхээр хоёр зүйлийг ярина. Нэгдүгээр хүн болгонд байглаас заяасан төрлөх авьяас гэж байдаг. Төрлөх авьяас чадвар нэгдүгээр. За энэ маань би та нартай өмнө нь бас нэг бичлэгэн дээрээ дурдж байсан. Жишээлх юм бол зарим хүүхдүүд тоондоосаа тоо, логик, тим интеллигенттэй байхад зарим хүмүүс нь орон зайн одоо интеллигент. Зарим хүмүүс нь хэл ярианы одоо интеллигенц буюу хэл ярианы чадвартай төрөлхийн одоо хэл амархан сурчдаг, бичсэн зүйлийг одоо маш сайн ойлгодог, тэрийг эргээд ярьж чаддаг ч юм уу. Гэх мэтлэн ийм төрөл бүрийн одоо интеллигенц ийм төрлүүд байдаг ахын энэ хүн болгоно. Тэгэхээр чи ямар төрөлхийн авьяастай чамд байгаа дотор чинь нэгсэндээ заяагдсан тэр одоо интеллигенц чи юу юм бэ гэдгийг чи олж авах нь. Төрлөх авьяас гэдэг зүйлээ чи ингээд таньж мэдснээрээ чи өөрийгөө зовоохгүйгээр цаанаасаа дотроосоо чи ер нь юунд сайн юм бэ? Түүнийг хөгжүүлчих юм бол бүр дийлдэхгүй болохт нэг тим юм болох гэдэг. Эхнийхэн төрлөх авьяас байсан бол хоёр дахь нь чиний хамгийн сайн чаддаг зүйл юу вэ? Буюу чиний супер павер юу вэ? 4 урсгалт зам. Би та нартай тусад нь юм цаасан дээр тайлбарж өгье. Тэгвэл энэ багтахгүй тод хавдахгүй учраас ингээд 4 юм зам зурх нэ. 1 2 3 4 зам. Чи. За энэ дээр гэр бүл, найз, коллег. Чи өөрөөсөө чиний хамгийн сайн хийж чаддаг юм юу вэ? Чиний супер павер чинь юу юм бэ? Тэг чи юуг хамгийн сайн хийж чаддаг бэ? Чиний хийж чаддаг юм юу юм бэ гэдгийг чи эхлээд энэ дээрээ бичих нэ. За би бол уншиж чадна. Тэг за бичиж чадна. Бичиж сурж байгаа. Тодорхой хэмжээнд ингээд аливаа зүйлийг тайлбарлаж чадна. Өөрийнхөө ойлгож авсан зүйлээ би эргээгээд ингэж гаргаж чадна. Эсвэл би ингээд зураг ингээд тексттэй хамт зураг ингээд бичвэр хоёр хамтд нь ингээд нийлүүлээд ямар нэгэн зүйл өгүүлж чадна ч гэдэг юм уу. Би одоо яг өөр дээр жишээлэх юм бол гэх мэтлэн чи өөрийнхөө чаддаг зүйлүүдийг бичих нэ. За энэ дээр юу ч хийж болно. Чи хоол хийж чаддаг бол хоол хийдэг. Тэ чи нэг юм нь тууштай бол би тууштай ямар ч зүйлийг эхлүүлээд дуусгаж чаддаг. За цаг барьж чаддаг. Юу ч байж болно. Тэгэхээр чи энэ дээр өөр дээрээ битгий торомс тавиараа. Хоёр дахь нь гэр бүл. Гэр бүлийн нэг гишүүнээсээ чи асуух нь. Ааваа, ээжээ, ах, эгч, дүү, нөхөр, хүүхэд юу байдгийг чиний бодлоор би юг хамгийн сайн чаддаг вэ? Одооноос 10 гаруй жилийн өмнө би яг өөрөө яг энийг хийгээ явж исэн. Тэгээд би нөхрөөсөө асуужсэн. Би за зэди чи намайг ер нь юунд сайн гэж боддог вэ? Надад ер нь сайн хийж чаддаг юм анзаарчихсан үү? Би ер нь хийж чаддаг юмтай юм уу гүм үү? Мэдэхгүй байна. Тэгээ чи надад хэлээч чиний бодлоор би юу чаддаг юм бэ? Манай хүн тэгэхэд надад хэлжээс ахгүй чи хэл аягүй сайн. Чи хилэндээ аягүй сайн герман хэлээр одоо энд сургуульд сурсан төрсэн юм шиг л ярьдаг. Англиар чи барыг надаас илүү ярьдаг гэтэл би англи хэлийг сургуульд үзчихсэн. Одоо нөгөө анхны гадаад хэлгээд бага ангиас ахуулж үзчихсэн. Тэгэхээр чиний англи хэл чинь маш сайн. Чи хүмүүстэй маш гоё харьцаж чаддаг. Ямар ч хүндээ таксинд ороод таксины жолоочтой найз болдог. Дэлгүүрт ороод дэлгүүрийн одоо худалдагчтай найз болдог ч гэдэг юм уу. Ингээд миний тэр хүний хувь, тэр хүний өнцгөөс миний одоо сайн чаддаг зүйлсийг манайд надад ингэж хэлж исэн. Тэгэхээр та нар энэ дээр нөхрөөсөө, эхнэрээсээ, ээж аваасаа. За энэ дээр би та нарт нэг анхааруулга өгнө. Тэр нь юу вэ гэхээр анхаарах ёстой зүйл. Зарим аав ээж нар жишээлх юм бол
өөрсдөө хийж амжаагүй чадаагүй зүйлээ үр хүүхдэрээ хийлгэх гэдэг штэ. Тийм болохоор чамайг буруу залах, буруу тишин чиглүүлэх, өөрийнхөө биелүүлж чадаагүй мөрөөдлийг одоо чамаар ингэж биелүүлэх юм шаардлага тавих гэсэн үүднээс ингэж чамайг буруу чиглүүлэх те. Өөрөөр хэлэх юм бол чиний чаддаг зүйлийг чиний байглаас заяас нь төрлөх авьяасан дээр тулгуурлаад чиглүүлэхээсээ илүү өөрийнхөө харамсал дээрээ өөрийнхөө үзэж амжаагүй хийж чадаагүй зүйл дээрээ тулгуурлаж ингэж чамайг буруу залах юм аюул байдаг учраас аав ээж ихчдүү асуухтаа бас болгоомжтой байх нь. Гэхдээ ингээд гэр бүлийнхаа нэг гишүүнээс хоёр гишүүнээс асуугаад тэгээд чи ингээд тэд нар маань хэр их зүйл хийж ин давхцж ин гэдгийг мэдэж авах нь. Гурав дахь нь болохоор найз. Хамгийн дотны найзаасаа хамгийн сайн найзаасаа асуу. Зарим найз нар болохоор бас аюултай байдаг. Жишээлх юм бол надад бүр бас тохиолдож исэн. Манай нэг найз надаас ингээд миний юмыг яриулаад тэнгүүтээ дараа нь тэрийг үг үсэггүй ерөөсөө копи. Тэгээ ерөөсөө дараа нь өөрийнх нь зорилго, өөрийнх нь бодол юм шиг л яг миний ерөөсөө яриа тэр чигээр явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүнд яг тэ өөрийн гэсэн юм дутуу болохоор хүний юм хулбарлаж штэ. Тэгэхээр сэтгэлийн дуудлага орлоогүй л байна. Гэтэл тэр хоёр хүний чинь төрлөх өгөгдөл нь өөр те. Миний байглаас зайсан надад байгаа юм өөр, тэр хүнийх өөр. Тэгэхээр тэр хүн минийхийг шууд ингээд хуулаад авчихаар болохгүй төөрөх хിവэрэ тий. Найзаасаа асуухтаа маш сайн найзын сонголт хийх ёстой. Чи яг өөрөө чинь таньдаг, мэддэг, чиний одоо бүх одоо ааш зам сул тал давуу талыг мэддэг тийм найзаасаа хамт ажилдаг хин нэгнээс асуух нь хядлага хийж исэн газараасаа ч юм уу, даргаасаа ч юм уу тий. Эсвэл өөрийнхөө удирдлага доор ажилдаг хүнээс асууж болно шүү дээ тий. Та нар ер нь юу гэж бодож чинь миний хамгийн их чаддаг юм юу вэ? Ажлын талбар дээр юм хийж байхад таны анзаарснаар би юу их сайн хийж чаддаг юм шиг байна. Юунд тааруу юм шиг байна гэд ингээд асуугаад ингээд чи дөрвөн ийм хүснэгт дүүрэн өөрийнхөө хамгийн сайн чаддаг юмыг чагсааж бичих нэ. Ингээд чи энэ дундаасаа хитэн давхцж гин тэ. Чиний бодож байгаатай чиний найзын бодож байгаа давхцж гин үү? Эсвэл ажлын чинь коллегийн эсвэл даргын чи хийж байгаа давхцж гин үү? Эсвэл гэр бүл чинь бас яг тэгж бодож гин үү гэдгийг амар сайн. Чи энэ хийж чаддаг зүйлээрээ хин нэгний асуудлыг шийдэх ямар боломж байна буюу нэгсэндээ нийгэмд одоо юу хэрэгтэй байна вэ гэдгийг судлах нь. Ялангуяа англи хэлтэй номнуудад Oprah Winfrey дээр хэлдэг штэ. Чи энэ чаддаг зүйлээрээ хэрхэн нийгэмдээ буцааж хувь нэмэр оруулах юм бэ? Serve гэдэг үг гарч ирдэг. Тэ чи яаж хүнд serve болох юм бэ? Хинд чи яаж туслах юм бэ? Герман хэлтэй номнууд дээр болохоор дандаа асуудлыг шийдэх гэж байна. Чи хэний ямар асуудлыг чи өөрийнхөө чаддаг юмар дамжуулж шийдэх нь вэ? За бизнес дээр болохоор энийг юу гэдэг гэхээр зах зээл дээр яг одоо юу хэрэгтэй байна вэ гэдэг асуултын хариу. Нийгэм орчин тойрондоо чи энэ чаддаг юмараа юу хийж чадах вэ? Хэний асуудлыг шийдэж байна вэ? Хинт туслахаар байна вэ гэдгээ эхлээд энд бичих нэ. Жишээ болгоод та нартаа зүгээр ингээд авахд за би миний төрлөх хаяас тоо байхгүй, надад тоо логик тийм интеллигенц байхгүй. За орон зайн интеллигенц бүр байхгүй. За тэгэхээр надад байдаг төрөлхийн заяас юм гэх юм бол за би нэг их биш нэг унших, бичих, бичгийн хэл яриа аваа тэр тал дээр би гайгүй юм шиг байна. За тэгээ би ингээд хүмүүсээс асуусан чинь намайг хилэндээ сайн гэж энэ түүгээрээ одоо энэ нийгэм болон орчин тойрондоо би хэний асуудлыг шийдэж чадах вэ? Би хэлгүй хүнд хэл зааж болох нь тий? Би хэлгүй хүнд хэл зааж болох нь. Би ойлгосон зүйлээ ингээд буцаагаад ингэж өгөөд мэдэхгүй хүмүүс нэгсэндээ мэдлэгийг түгэж болох нь. Гэх мэтлээ ингээд миний хувь нэмэр юу вэ гэдгээ би энэ дээр олж авах нь. Дараагийнх нь болохоор чи энэ чаддаг зүйлээ хин нэгний асуудлыг шийдээд түүгээрээ хэрхэн орлого олж болох вэ? За одоо энэ дээр санхүү яригдах нь шүү дээ тий? Орлого. Тэрнээс би одоо зөвхөн чаддаг юмаа л одоо хийн гэж би ном уншаал өдөржин суугаадах юм бол би нөгөө өөрийнхөө хэрэгцээг хангаж чадахгүй, би хувцас авч чадахгүй, хүүхдийн цэцэрлэгийн мөнгийг олж чадахгүй. Тэгэхээр би тодорхой хэмжээний орлого олох надад шаардлагатай. Гэхдээ бидний зорилго юу вэ гэхээр энэ хүнд тусдаа, бусдад тусдаа орлого олох миний чаддаг цаг
анхаарахгүй хийж чаддаг, ядардаггүй тэр ажил маань юу вэ гэдгийг олох гэж байгаа учраас хэдүүлээ энд орлого гэдэг зүйлийг нэмж оруулах нь. Орлого би яаж олох вэ? За би цахим хичээл өгч болох юм. Би одоо эсвэл YouTube дээр ингээд хэлний хичээл яг ингэж зааж оруулаад байршуулж болох юм те. За бичих тал дээр жишээлх юм бол хүн юм бичиж яаж мөнгө олдох юм бэ те. За чи энэ тентхийн хэвлэлүүдэд бичвэрээ өгөөд мөнгө авах юм. Эсвэл чи бусдын захиалгатай бичлэгэнд ингэж өгж юм бичиж болох юм гэх мэтчлэн тий. За ингээд та нар маань энэ дээр орлого гэдэг зүйл дээр чи хийж чаддаг юмараа бусдад тусдаа үйл хийнгээ хэрхэн мөнгө олж болох вэ гэдэг ингээ асуултын хариуг олох нэ. Тэгээд энэ дээр та нарын зорилго буюу за одоо минийх энэ дээр чиглэл хийл. За дараагийнх нь бичих. Тэ гих мэтчлээ ингээ гараад ирлээ. Олон юм гараад ирэнгүүт алийг сонгох уу? Яа тэгвэл чи эднэрийг бүгдийн зэрэг хийж чадахгүй. Тэгэхээр эхний ээлжин чи аль нэгийг нь сонгоод заавал тэрэн дээр ажиллах ёстой. Тэгэхээр ингэж сонгохдоо алийг сонгох уу? Тэн дээр нэг юм зөвлөгөө байдаг. Тэр нь юу вэ гэхээр чи алийг хийж байхдаа тэр сул талыг нь илүү давж чадах вэ? Хамгийн одоо муугаар эргэлээ гэж ботход чамд аль нь хүнд тусахгүй вэ гэдгээр тэгж асууж иж мэдэж авдаг. За жишээлх юм бол би бодит жишээ хэлэх юм бол би сая бутикээ нээх гээд яг одоо жилийн өмнө те дулуун бутик нээх гээд яг ингээд ажиллаад бүх юмаа ингээд хийгээ явж хахад надад захим сургуульд багшлах тийм ажлын санал ирсэн. Маш өндөр цалинтай. За тэгээд угаасаа би багшлах тэгээд миний сурж исэн юмар хичээл заах. За мэддэг юмаа бусдад ингээл те заах. Ямар ч асуудалгүй миний хувьд бол тийм хүнд биш. За тэгээд би бодсон. Окей, би мэддэг юмаа л нэгсэндээ заана. Өөрөө хөгжихгүй те. За мөнгө аваад их би дамар ажиллагаад тэгээд бусдад нийгэмдээ орчин тойрондоо явах хэрэгтэй. Тэр юм мэддэггүй хүн суранч гэдэг юм уу? Тэгэнгүүтээ би бодсон. Тэгэхээр ингээд хэрвээ энэ маань би удаан хугацаанд би үүнийгээ хийх юм бол надад маш уйдгартай болох нэ. Тэгэхээр толгойд маань миний нөгөө загвартай холбоотой зүйл маань бодогдсон хэвээрээ харамсалт хийгээд ах юм шиг байна. Би бутикээ бодлоо. Энэ маань ямар нэг юм бүтэхгүй алчвал би яах вэ? Энэ маань бүтэхгүй алчвал би яах вэ гэх. Ингээ харьцуулж үзэнгүүт би бутик хэрвээ бүтэхгүй алчвал би ямар ч хэсэн оролдоод үтсэн. Энд би сонирхолтой хувцсан сонирхолтой загварт сонирхолтой би түүнийгээ оролдоод үтсэн, хийх гээд үтсэн, хүл тавьж үтсэн. За тэгээ бүтэхгүй би дараа нь буцаад ажилд орчиж болох нэ. Тэгэхээр хамгийн одоо муу гарах үр дагавар нь юу юм бэ? Тэрийг хаана лээ. Тэгээ яах юм? Хин нэг нь өвдөх үү? Надаас бүр ингээ болохгүй тийм хүнд үр дүн биш байгаа зү тэ. Нөгөөх нь хичээл заах дээр болохоор би хэрвээ тэрийгэ заахгүй гэх юм бол яг уу надад ийм орлого лахгүй. Гэхдээ би орлогоо нөгөөдхөөрөө орлуулчих болно гэсэн. Иймэрхүү маягаар чи ингээд харьцуулж агаад аль нь чиний хувьд илүү одоо сул талыг нь чи илүү ингэж үүрэх чадвартай байна гэдэг. Тэрийг болохоор англи хэл дээр болохоор маш ойлгомжтой lemon test гэдэг тэмбэгний тест гэж байна. Тэр нь маш гашуун шүү дээ тий. Чи алийг нь хийхдээ гашууныг нь хазах чадвартай, алийг нь идэхдээ чи гашууныг нь тоохгүй, алийг нь хийж аль зорилгоо сонгоод ингээ хийгээ явж байхдаа чи тэр гашуунаас нь үл хамааран хийхээр байна. Тэгэхээр би надад бутик дээр би надад хичнээн гашуун байсан чи надад бол энэ нь амттай санагдсан учраас би бутик сонгосон. Хичээлийг бол би надад амттай гэхдээ хэрвээ би дараа нь харамсаад тэгэл нөгөө хэдэн жилийн дараа дахиад нөгөө их сургуультай ажилтдаг шиг олон жил яг нэг газар ажилласан. Мэддэг юмаа заагаал мэддэг юмаа хийгээл өөр шин юм туршаагүй тэр нь харамсалтай байх юм болов гэх. Тэгэхээр тэр бол надад харамсалтай санагдсан учраас би нөгөөдгийг сонгосон. Гэх мэтчлэн ингээд чи өөртөөгөө ингэж харьцаж би юу хиймээр байгаагаа ингээд олчихлоо. Одоо яах вэ? Одоо яаж хэрэгжүүлэх вэ? Ер нь миний уншсан хувь хүний хөгжилтэй холбоотой аливаа зүйлийг хийж эхлүүлэхтэй холбоотой эсвэл ингээд бизнесмэнүүдийн ч юм уу юмд хүрчгсэн хийсэн юмтай хэлэх үгтэй хүмүүсийн одоо намтар номд ирсч гэсэн ингээд анзаарсан 3 түгээмэл юм байсан анзаарагдсан. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгээрт бодол, хоёрдугаар үг, гуравдугаарт үйлдэл. Одоо нэгсэндээ чи сэтгэлийн дуудлага өөрийнхөө амьдралын зорилгыг олоод өөрийгөө нээчлээ штэ. Ерөнхийдөө чи ямар хүн, ямар чадвартай яах гэдэг хүн. Дараа нь одоо нөгөө хэрэг болгох, хэрэгжүүлэх алхам гэдэг.
За энэ бодол, үг, үйлдэл гэсэн ийм 3 зүйлээс хамаардаг юм байна. Ер нь энэ 3-ыг нэгтгэж хүн ер нь юмыг хийдэг, бүтээдэг юм байна гэдгийг миний уншсан маш олон номнууд бүр түгээмэл ингэж давтсан. Бүр нийтлэг яг нэг юм харагдсан ерөөсөө энэ 3 байсан. Өөрөөр нэрлдэг. Зарим нь бас монголчууд маань ч гэсэн те одоо бодол санаа сайн бол заяа сайн. Санаж явал бүтэн, эзэн хичээл заяа хичээн. Ерөөсө бодолтой холбоотой. Тэгэхээр эхний хийх алхам бол чи одоо чиний байдал ямар байгаагаас үл хамааран чи өөрийнхөө сэтгэлийн дуудлагыг дагаад ямар байдалд хүрэх гэж байгаа тэр бодлоо ингэж өөртөө маш их тэтгэж өгөх нэ. Үг монголчууд маань хэлдэг амны бэлгээс аштын бэлэг. За би энэ үгэн дээр жишээлбэл би ээжтэй амар талархаж явдаг. Өсвөр наснд ч юм уу оюутан интер байхад ингээд жил болгоно нэг юм тухайн үед модонд ордог юм кул үгнүүд байдаг штэ. Янз янзын үгнүүд тий одоо юу гэдгийг алын гэсэн зэрлэг мэрлэг гэл ингээд тухайн үед одоо маш их түгээмэл залуучууд хэрэгэлдэг, өсвөр үеийнхэн хэрэгэлдэг янз янзын үгнүүд байдаг. За тийм үг хэлэх болгонд би ингээд хэлэх болгонд манай ээж намайг загнадаг гэсэн аахгүй. Чи бусдаа сайнын сурч чадахгүй нү? Ээж маань багш болохоор маш ер нь бол ингээд юм хэлэхдээ байна загнаж хэлдэг. Тэгээд бусдаа сайнын сурч чадахгүй нү чи те худлаа маягсан элдв үг сураад гэд. Тэгээ би ингээд дандаа зэрлэг гоё мой гэж хэлэх гээл зэрлэг гээл хэлэхдээ ингээд нөгөө айдаг нөгөө ээж загнажсэн санаанд ороод ингээд хилээ хаздаг тийм. Тэгэхээр би ерөөсөө үгээ маш анхаардаг байсан. Бүр багасаа тэгээд амны бэлгээс аштын бэлэг гэдэг аль болох одоо чи сайхан гоё үг өөдлөх, дивжих тэ өөрийнхөө бүтэх тийм бүтэлтэй үгийг хэлж тэгж байх юм. Монголчууд маань өөрсдөө хэлдэг аштын бэлэг. За үйлдэл хийвэл бүвэ айвал бүхий зүгээр суухаар зүлгэд суу гэдэг. Ер нь юм хийхгүй, үлдэхгүй битгий бэ. Тэгээ чи ингээ заавал нэг юм хийжий гэхээр өөрхөн хүсэл сонирхлыг олцоод тэгээд ингээд одоо яг шийтсэн бол чи эхлээд бодлоо зэгцлэх юм. За би хаашид чиглэж ийн яах гэдэг юунд хүрэх гээд үгээ зэгцлэх юм. Чи тэр зүг рүүгээ юм маш их ярих нь, хэлэх нь, бусдад өөрийгөө мэдэгдэх нь. Тэгээд үйлдэл хийх нь. Үйлдэл хийн гэдэг маань юу гэсэн үг юм бэ? Чи мэдхгүй салбар байх юм бол чи тэр салбараа судлах нь шүү дээ, тий. Үйлдэл дээр би ерөөсөө ганцхан зүйл хэлнэ. Тэр нь юу вэ гэхээр нэг тийм айгу гоё үг гэдэг байхгүй. Чи хэрвээ X болмоор байгаа бол X гэдэг зүйлийг л хийгээч гэдэг. Маш гоё бичмээр байгаа бол чи бичих л хэрэгтэй тий. Юу ч бичихгүй ээжижл би нэг л өдөр ном бичнэ гэж байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө чи X гэдэг зүйл болмоор байгаа бол X гэдэг зүйлийг үйлдэтгэл хэрэгтэй гэсэн тийм. За ингээд би та нартаа яг өөрөө ингээд яг төөрчихсэн маш ингээл олон жил их сургуульд сураад боловсрол эзэмшил академик ертөнцид байгаад ажиллаад байгаа мөртлөө надад нэг л юм дутаад исэн, нэг л юм болохгүйсэн. Түүнийхээ учрыг олох гээд ихсэн аяныхаа хүрээнд би маш их зүйлийг уншаад, судлаад, сургалтанд суугаад, семинарт яваад, одоо хүртэл судлаад байгаа. Тэгээд энэ бүхнээсээ олж мэдсэн зүйлээ би та нартаа энэ бичлэгтээ товчлон хүргэлээ. Тэгээд тодорхой хэмжээгээр чиглүүлэг болж чадсан байх гэж найдаж байна. Тэгээд анзаарсан бол ер нь бол хинч ингээд та нарт хилээд бэлэн ингээ хоол амруу чин хийгээд өгөхгүй. Тэгэхээр ер нь бол чиний хийх ёстой зүйл бол яг суугаад өөртөөгөө маш их ингэж ажиллах нэ, өөрөөсөө маш их асуултыг асуух нь чиний ингээд өөрийгөө таньсныхаа эцэст чи өөрийнхөө утга учирыг олох нь. Өглөө босоод чиний энэ өдөр чинь гоё утга учиртай тий. Зүгээр өглөөнөөс орой хүртэл ингэж яваал амьдраад ах биш чи гоё тэр өдрийг утга учиртай болгож амьдралаа амттай болгохын тулд чи хүсэл сонирхлоо нээгээд илрүүлээд түүн дээрээ тулгуурсан юм хийх юм бол чамд өөрт чинь зовлонгүй ажил чинь ч гэсэн чам таатай байх болно гэсэн үднээс сэтгэлийн дуудлага гэдэг юм чинь маш чухал байдаг. Үүнийгээ олоогүй төрчихсөн хүмүүс донд маань маш янз бүрийн насны тийм янз бүрийн мэрэгчлээ хүмүүс байдаг. Харахад гэр бүлтэй гоё ажилтай юм шиг мөртлөө дотроо нэг юм нүхтэй хоосон тий. Тэгээд маш их харуулсалтай тийм хүмүүс маань эргээд ингээд нийгэмд өгч байгаа юм ч гэсэн маш их хортой зүйлээ бусдад хэлж байгаа үгэн ч гэсэн хортой зүйлээдэг. Тэгэхээр өөрийгөө ч бусдыг ч хордуулдаг тийм хүн болохгүй тулд чи гоё өөрийгөө таниад хөгжүүлээд зориг ингээд сураад суралцаад
хэрэгжүүлээ. Ерөөсөө аг дуурайгаал чи А шиг болно, Б дуурайгаад Б шиг болно гэсэн тийм боломж байдгүй гэдгийг маш сайн ухаарах хэрэгтэй. Хүмүүс энийг харамсалтай нь ойлгодоггүй. Өөрийнхөө бүтээлч за байдлыг хөгжүүлэхийн тулд чи өөрөө гараар юм хийх ёстой тий. Чи Instagram-да гоё зураг авмаар байгаа чи өөрөө янз бүрийн зураг авч иж оруулж иж чи өөрийнхөө өнгө аясыг олно. Гэтэл зүгээр хин нэгэн оруулсан зургийг нь харангуйтаа чамд таалагдсан учраас чи яг тэрийн дуурайгаад оруулчлаа. Чамд ямар ч өөрчлөлт гарахгүй нь шүү дээ. Яагаад чи бэлэн юм авчихлаа. Тэгээ чи өөрөө дотроо мэдж байгаа энэ бол чиний сэтгүүгээр бүтсэн зүйл биш гэдгээ мэдж байгаа цаг чи өөрийгөө хуурж ийна гэсэн. Өөрийгөө хуурж байгаа цагт хүн хизээч амар амгаланг олохгүй. Тэгэхээр чи маш гоё амар амгаланг ингээд төвөө олоод өөрийгөө олоод тий тэгээд юу хүсэж байгаа мэдрээд маш гоё утга учиртай амьдрахын хамгийн одоо гол үндсэн шалгуур бол чи өөрийгөө хуурахгүй, өөрөө өөртөө зөрчилгүй байх, дотоод зөрчилгүй байх, сэтгэлдээ болонгоргүй байх гэдэг. Тэгэхээр чи хамгийн түрүүнд өөрийгөө хуурахаа болох хэвээр. Тэгээ альва зүйлийг хүнээс үнэхээр хүний юм таалагдаад авсан бол чи түүнийг ишлэлтэй таалагдсан юм а хэлэлтэй тий тэр таалагдаад би тэгчихлээ. Тэр хийж байгаа хүнд чинь ч гоё тий комплимент болно. Чамд ч гэсэн чи хинээс инспирац авснаа ингээ хэлж байгаа өөрийгөө хуураагүй. Тэгэхээр ингээд энэ хоёр чи шал хоёр өөр юм. Тэгэхээр ер нь бол ингээд бусдын одоо яг хийж байгаа ажил хэрэг чамд маш их таалагддаг. Бусдын явсан зам чамд маш их яг үн шиг болно гэд үлгэр жишээ авахыг хүсдэг бол тэр чинь маш зөв. Гэхдээ ингэж яг дуурайж копидж болохгүй. Чи өөр чадвартай, өөр авьяас бэлэгтэй, өөр замналтай тийм болохоор ерөнхий чигээ аваад өөрийгөө хөгжүүлэх юм чухал. Тэгэхээр хүмнийг дуурайж энерги алдчих яхаар гоё эртхнээс өөрийгөө хөгжүүлээд ихсэн. Тэгээд ихэнх хүмүүс ихэд маш их балмагддаг. Миний одоо хүртэл сурч ирсэн юм жишээлбэл хүсэл сонирхлоос минь тис өр байна яах вэ тий. Эсвэл ингээд яаж их цаашлахаа мэдэхгүй ингээд маш их одоо стресстэй загварын ертөнцид дуртай юм бэ, бичиг дуртай юм бэ гэд гараад ирлээ миний хувьд. Тэнгүүд нөгөө миний өнөө хүртэл эзэмсэн боловсрал болохоор загварынх биш тий. Би чинь олон улсын харилцаа, олон улсын эрхцөө, тэгээд Европын эрхцөө гэдэг ингээд шал өөр академик боловсралтай. Тэнгүүд би бас ингээд өөртөө айгүй юу тавьж исэн. За одоо би сураад 40 жилдээ ингээд сурцсан юм чи одоо би дахиад шинэ юм сураад би ямар дахиад одоо фэшн сэтгүүлчээ ингээд оролтоо нэштэй гэдэг ингээд өөртөө айгүй тийм торомс тавьдаг байсан. Тэгээд яг семинарт ингээд яг өөрийнхөө дуртай юмыг хэлээд ингээд зөрчлөө хийлээ. Тэгсэн чинь манай тэр семинарын өдөртөгч багш маань тэгжсэн. Та яахаараа ингээд дандаа одоо юм болгоноос проблем үүсгэж хараад байгаа. Боломж харж сур тий. Яасаа гэхээр за та хууль сураа та докторантурт ороод судалгаа хийдэг гэдэг чинь та ямар сэдвээр судалгаа хийх чадвартай. Тэрийг та тэгвэл над загварын нийтлэг бичихтэй бас ингээд судалгаанд ашиглаж болно. Танд бүр харин ч давуу тал биш тий. Зүгээр загварын тухай бичгэж та маш гүн судалж чадах чадвар танд суудсан байна. Тэгэхээр та загварын сэтгүүл зөв төгсөөгүй танд бичгтэй тий одоо судалгаа хийх тулгуур одоо юу чинь танд хүрээд ирсэн байна шүү дээ. Тэгэхээр битгий одоо ингэж харчиг гэд надад тэгжсэн. Тэгэхээр та нар маань ч гэсэн хэрвээ ингэж шал өөр зүйл хүсэл сонирхол чинь гараад ирлээ. Гэтэл чиний өнөө хүртэл сурсан зүйл чи өөр байх юм бол битгий эхлээд миний нөгөө гаргаж исэн алдаа шиг эхлээд шууд яана цаг алдсан би буруу юм сурцсан. Одоо заавал би өөр юм сурна гэж битгий тэгээрээ өнөө хүртэл хийсэн зүйлсээс чинь энэ шинэ олж гарсан зүйлийг чи хооронд холбох юм юу вэ? Эндээс чинь авчгаар юм юу вэ гэдгийг харах хэрэгтэй юм билээ. Тэгэхээр дандаа нөгөө асуудал олж харах биш, боломж харж сураараа гэдгийг бид тэр семинараас маш сайн ойлгосон. Тэгэхээр би энийг бас би та нартай цааш нь дамжуулъя. Ингээд би та нартай шинэ ондоо өөрийгөө олоод, өөртөө үнэнчээр, өөрийнхөө хүсэл сонирхлыг олоод сэтгэлийн дуудлага олох замдаа ороод гоё сураад, суралцаад, туршлага хийгээд, тусгал болгоод ингээд гоё өөрийгөө маш гоёор хөгжүүлээрээ өөртөө үнэнчээр хамгийн сайн сайхнараа гоё утга учиртай амьдрах замдаа ороорой гэж би та нартай хүсэх байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.